Монголын загварын салбар уналтын байдалтай гоёл торох шоу нь дампуурлын ирмэг дээр үзэгчгүй шахуу салбарынх нь нэр хүнд ёс зүй сулхан хэцүүхэн байгаа. Тэгвэл хаа очиж гадаадд гарсан модельүүд гадагшаа чиглэсэн ажлууд ер нь амжилттай, хувийн тоглолт нь энэ тэнд эх орныхоо туугийг мандуулах хэмжээнд очсон. The Business of Fashion-ээс дэлбэр гаргадаг The Bow 500 жагсаалт нь дэлхийн загварын салбарт нөлөө үзүүлж байгаа шилдэг удирдагчид, бүтээлчид, бизнес эрхлэгчдийг онцолдог билээ. Монголоос Bureau Mongolia болон Whale-ийн сэтгүүлийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал, эрхлэгч Үлзий хотгийн сод гэрэл нь Bow 500 Class of 2025 багтснаар дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй жагсаалтад багтсан анхны монгол хүн болж байна. Загварын салбараар оглож авсан сод гэрэл фото моделийн карьер зурвасхан хөөсөнч алдар хүндэн топуудтай зэрэгцгүйц энэ салбарыг өнгөлж яваа бүсгүй. Тэнгисийн ирэг дээр 24/7 шоунд паналист хийхдээ баг зэрэг амны алдаа хийн олон нийтэд зэмлүүлээд авсан ч сайхан бүсгүй заавал 13 тэгш байх албагүй гэлцэн манайхан хайрлсан хിവэр байгаа. Мөс сод гэрэл загварын салбарынхнаас амжилттай гэрэлт хийсэн, тогтсон амьдралтай хуруу дарам цөөн бүсгүйчүүдийн нэг учраас хайрлаж хүндлэгддэг. Өв тэгш сайхан бүсгүйд баяр хүргэж амжилт хүсье.